За өнгөрсөн хугацаанд би түрүү хэлжсэн 2016-аас 2020 оны байдлын дүгнэлтээр аваад үзэх юм бол за хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой асуудал бол нийтдээ 62 болсон байна. За түрүүн би хэлсэн амь насан хүнсний тоо бол 2 гээд. За гэр бүлийн хүч хэрхээлийн асуудал бас 2 болсон. За энэ хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгийг энэ дуртахгүй өнгөрье. Тэгэхээр бидний хувьд бол ёс суртахуун ялч хөө бид нар энэ дээр бол ажилдгүй биш ажиллаж явдаг. Энэ төсвөгийн 100 гэсэн энэ 100 жилийнхаа түүхэн үйл явцад бол байнга бие бүрэлдэхүүний хувьд бол ёс зүйтэй ажиллаж явдаг. Ажилласаар ирсэн. Ажиллахаарч болно. Тийм болохоор бидний хувьд бол би түрүү хэлсэн та бүгдийн тэмдэг энэ шиг хэрэгцээ юунд хэрэгцээтэй байна гэдэг асуудал дээр би та бүхэнд эргээд нэг хүсэл тавьж байгаа гол юм бол энэ төсвөчнөлөө орж иж байгаа хугацаа цэргийн аль багчд би түрүү хэлсэн бүх нийгмийн давхаргаас ялангуяа хамгийн амьдрал золгоход хүндрэлтэй газраас бүхлийг хэрэгжижээдэг. Энэ бүхэндээ бид нар жилийн хугацаанд ажиллаад тухайн өмсүүдийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. За сэтгэл зүйчийн хувьд бол цэргийн анги байгууллагууд дээр яг тухайн сэтгэл зүйн мэргэжлэр төгссөн яг одоогийн байдлаар нэг хүн байна. Тэр нь цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Ус нь бол яг үндсэндээ яг тодорхой хэмжээний дамжаад өргөсөн албан шалтгаанууд. Энэ дээр бол бид нар мэргэшүүлсхийн талаар ажилладаг. Гадны улс байгууллагатай хамтраад ажилладаг боловч яг энэ сэтгэл зүйн үзүүлэлт өөрөө байлдааны чадвархын нэг үзүүлэлт байдаг болохоор бид нар энийг бол газарчин дэлгэдэг юм аа. Энэ бол ялч хөө албаны улстай холбоотой асуудал болохоор тэр болгон би энэ дээр та бүхэнд хэлж чадахгүй юм байна.